Hello. Hello. За, сайн бацгаана уу? Миний шинэ бичлэг тавтаа байрал. За, өнөөдөр бүгдээрээ пүүзний тухай ярина. За, нэг хилэд тутам ярихгүйгээр шууд эхлэх үү? Би өмнөх бичлэг дээр амар их юм ярьсан чинь. Үргэлжлүүлээ шууд хийж байгаа болохоор үзэг бол миний өмнөх бичлэг үзээрээ би ингээд 30 минут зогсоод зайгүй завсралдах үү гэж дор ярьсан. За, өнгөрье. Пүүз болон би пүүзэн дандаа хайртай байж ирсэн. Тэгээд нилээн цуглуулдаг. Та нар угаасаа мэдж байгаа бах. Тэгээд пүүзнийхэн тухай ярья. За бүгдээрээ эхнээс нь ахуулаад ярья. Жохон би пүүзээ хоёр хуваамаар байна. Эхнийх нь болохоор бэлтгэл хийдэг спортын төрлийн пүүзнүүд, хоёр дахь нь болохоор гадуур явдаг гангарааны слэш зүгээр ингээ гадуур өмсдөг пүүзнүүд те гутал шиг. Бүгдээр гутал би юу яриад байгаа юм. Яа гэхдээ та нар ойлгосон те миний хэлэх гээд байгааг. За бүгдээрээ энгийнээс ахуулъя. За хамгийн түрүүнд ирэх гутал бол миний Jordan 3. За энэ бол миний Jordan 3. За энэний өнгө нь болохоор юу mint тэгээд elephant skin turquoise тийм Jordan 3 байгаа. Ер нь энэ их тийм тусдаа нэртэй тийм лаг пүүз бол биш. Гэхдээ миний хамгийн анхны пүүзэнд дурлж исэн пүүзнүүдийн маань нэг угаасаа пүүз мөн артлын Jumpman логон Чернелийн өнгөтэй. Тэгээд миний хамгийн хайртай пүүзнүүдийн маань нэг. Яа надаа миний бүх пүүзнүүд хамгийн хайртай пүүзнүүдийн маань нэг. Тэгэхээр би ер нь бүх пүүзэндээ хайртай. За энэ миний Jordan 3 байгаамаа. Би Jordan 3-аагаа тийм амар их өмсдөггүй. Анх амар хайрлаад өмсдөггүйсэн. Одоо болохоор 3-аас илүү өмсөх юм надад олддог болохоор өмсдөггүй болсон. Гэхдээ би 3-аагаа ерөнхийдөө өмсдөг л дөө. Тэгээд 3-даа би зүгээр амар хайртай. Миний emotional connection амар өндөртэй пүүз энэ. За ингээд Jordan 3. За цаашлие. Би шууд Jordan 1 рүү орохгүй байгаагийн шалтгаан болохоор надад би нэлээд сүлд авсан пүүзнүүдийн нэг л дээ. Тэгээд 3-ын дараа миний авсан Jordan бол явж Jordan мортонтой тий. Энэ бол миний 11. За энэ Space Jam 11. Энэ амар special пүүз. Space Jam ер нь олддоггүй гэдгийг та нар мэднэ. Энэ Space Jam-ын хэдэн оны релиз вэ? 16 оны хөө. 16 17 оны релизийн нэг нь. Тэгээд энийг анх гарч байхад нь би очиод зүгээр л санаандгүй явж агаад азар таарад би Foot Locker-оос авч исэн. Би энд ирээд оюутан болж амжаагүй хэдний курсэд байхдаа мөнгөө хайрлан байж авсан пүүз энэ. За энэний ганц талаатай юм нь юу вэ гэхээр надаас одоо ингээд тулж таардаг байхгүй юу? Яг таардаг биш. Надад үнэхээр тулж таардаг. Бараг багдах шахдаг. Тийм болохоор жоохон өмсгөд хэцүү. Уул нь аль хэдийн жоохон шаарлаад эхэлсэн байна. Гэхдээ энэ Space Jam тий Jumpman лого нь бас Чернелийн өнгөтэй ардаа 45 номертой. Тий. Миний Jordan 11 Space Jam. Та Space Jam гэдэг нэг кино үзчихсэн үү? Тэрнийх. За бүгдээрээ Jordan-аар эхэлсэн юм чинь Jordan-ороо дуусъя. За миний Jordan 1 энэ болохоор юутай ардаа хар snake skin-тэй snake skin гэдэг нэг могон харьцтай жинхэнэ биш штэ зүгээр ингээ могооны принттэй. За тэгээд улаан хар цагаан тэгээ энийг авсан миний номер 1 шалтгаан болохоор хилэн байсан. Би тэр нэг ориг зүгээр Jordan 1-үүд чинь нэг юм юу хилтэй байдаг штэ күрзгийн материалны хилтэй. Тэр надад айгу таалагддаггүй байхгүй юу. Тэгээд тэрнээс өөр хилтэй байх юм бол надад таалагддаг. Энийх болохоор силкэн юутай хилтэй. Тийм болохоор надад айгу таалагдсан. Айгу цэвэрхэн харагддаг. Энийг зүгээр хайчилсан биш болохоор. Тийм болохоор энийг би авч исэн. Амар классик 3 өнгөтэй өмсгөд айгу гоё харагддаг. Миний Jordan 1-үүд бүгдээрээ high top-ууд. Энэ бас high top. Тэгээ энийг ер нь би сул джинсэн дээр ч юм уу нэг тиймэрхүү street style-аар өмсдөг тийм гот байна. За Jordan 1 надаа 2 ширхэг байгаа. Энэ миний хоёр дахь Jordan 1. Энэ болохоор
Энгийн Jordan-ыг биш. Тийм. Энэ дээрээ ийм жоохон илүү өндөр энгийнээсээ энийг чи өгдөг лээ Zoom гэдэг. Jordan 1 Zoom. За энэнийх болохоор хил нь бас өөр материалтай. Энэ ийм арьсан хилтэй. Тэгээд хил нь арай өндөр. Өнгө нь амар таалагдсан надаа. Ногоон цэнхэр. Энэ миний сүүлийн үед агүй их ингэж хослуулах дуртай байгаа хоёр өнгөний нэг. Та нар харсан бол миний грек явсан өнгөний юу байгаа зү палет байгаа зү. За энэний юун дээр хилэн дээр А үсэг байгаа. Энэ А үсэг нь яг үндэ юу гэсэн үг вэ гэхээр Америкийн пүүзний тоглоомонд нэлээд нэртэй тэгээд стритвэрийн үнэхээр сайн хідэн дизайнеруудын нэг Alele May гэдэг хүүхэн байдаг хгүй юу? Тэрний гаргасан загвар. Тэгээд Alele May гэдэг нь А үсэгтэй болохоор А үсэгтэй. Тэг би Амина А үсэгтэй юм чинь бас А үсэгтэй гэл. Юу улан шар. За тэгээ энэ энгийн Jordan-гууд ер нь хэдхэн жоохтой 2 3 үдээстэй ирдэг. Миний энэ хар Jordan хар улаан цагаан үдээстэй иржсэн. Энэ болохоро за юу цэнхэр үдээстэй, ногоон үдээстэй, шар үдээстэй тэгээд ийм bone white үдээстэй амар олон үдээстэй ирсэн. За миний ингээ Jordan нэгүүд та нар санаж байгаа бол би бахад нэг Jordan хар улаан өнгөтэй нэг мид байсан. Тэрийгээ би анима төгсөн. Манай анима бас Jordan амар дуртай болохоор би тий. Ер нь анимад би айгүй олон пүүз авч өгдөг, бэлгэлдэг. Тэр Nike дээр явж байгаа юм чинь Nike-араа дуусгая. Юу л streetwear дээр орж байгаа юм чинь дараагийн пүүзийн энэ наа. За энийг Air Max байгаа. 720 тэгэл болоо өөр нэг хэлэх юм байхгүй. Тийм. Зүгээр л энгийн Air Max. Энийг бас би сүүлийн үед жоохон өмсөд байгаа амар эвтэйхэн үнэхээр яг нэг юм үүлэн дээр алхаад байгаа юм шиг тийм пүүз. Тий. За дараагийн юу гарч ирж байна. Өнгөрсөн жилийн зунжангаа өмссөн хэрэгтэй хэрэггүй үед өмсдөг амар будаа болцсон мөртлөөсөө одоо хүртэл өмсөөр байгаа. Миний Air Techno. Энэ үнэхээр ингээд бүх юм өмсчдэг заяа би хөдөө явж явахдаа юу бүхтэй пүүз мүзтэй бишээ өмөдтэй юу тааж байсан хамаагүй аваад өмсчиж болдог. Үнэхээр энийг нэг аавын гутал юу гэдэг юм монголоор тийм гутал заяа. Тэгээд яг нэг амар мод болж ахт нь би энийг чи бас амар хямдралтай авч явчихсан юм аа. Тэгээ хамгийн инээдтэй миний энэний гутал нь хоёр өөр харьцмаар ахгүй. Нэг нь 38, нэг нь 38 хагас. Тэгээ тэрнээс нь болоод би нэг 10% хямдруулаад ч илүү бас нэмж хямдруулаад авч исэн. Тийм Air Techno. Тэгээ энийг би ингээ ерөөсөө хайрлахгүй өмсдөг байхгүй юу? Миний хайрлахгүй өмсдөг гутлуудын цөөхөн хідэн гутлууд энийг заяа. Би гутлаа ер нь амар хайрлж өмсдөг. Энэ миний хайрлахгүй өмсдөг гутлуудын нэг мөртлөөс хамгийн их өмсөгддөг гутал. Харин нийтдээ. За миний Air Techno байна. За бүгдээрээ юун дээр streetwear дээр явж байгаа юм чинь Nike-аас хальт хазаач. Easy руу оръё. За энэ миний Easy triple white гэж хүмүүс энийг нэрлэдэг. Зарим нь ямар white гэдэг үлээ? Snow white гэдэг үлээ. Юу гэдэг үлээ? Найздаа туслаарай, би Easy-гээс гараад айгу удсан байна. За ямар ч гэсэн энэ миний амьдралдаа өмсөжсэн хоёр дахь Easy. Эхнийх нь болохоор надад нэг зебра байсан. Тэгтээ би зебрагаа анимада бэлгэлсэн. Тэгээд одоохондоо цагаан дээр явж байгаа. Цагаан зебрагаас элбэг илүү олддог. Тэгтээ би ягаад цагааныг нь авсан бэ гэхээр энэ илүү нэг юм хувцтай өмсгöd арай тохирсон. Мэдгүй надад ер нь таалагдаад тэгэл би цагааныг өөртөө үлдээсэн. Тийм Easy. За миний дараагийн үзүүлэх гэж байгаа гутал бол манай агрын дургуй гутлуудын нэг. Гэхдээ надад айгүй таалагддаг. Энийг бас Air Max байгаа. За энэ Air Max нь зүгээр биш, энэ Air Max Tia гэдэг загвар нүхтэй арьсан. Тэгээд энэний юу нь үдээс нь
би дотор нь аимсч ихсэн байгаа заяа. Эний үдээс нь бүр будаа болсон. Би энийг үнэхээр улан халцартлаа өмссөн готлахгүй юу. Тэгээд үдээс нь будаа болсон болохоор үдээсээ авцсан байгаа шинэ үдээс аваад би энийг гоё ялгана гэж бодож байгаа. Тэгээд энийг ингэ тосолж мосолчоор амар хөөрхөн болчдөг заяа. Тэгээд энэ хараа уул молын гэд бүр ингэ байх голцно өссөн хэвчээ. Би энийг хизээ авсан гэж. Ер нь ингээ та нар анзаарах юм бол би готлнууд айгу удаа өмсдөг. Тэгээд жишээ нь энийг би 10 жилдээ ахтал өмсөжсэн. Тэг би 10 жилээ төгсөөд хэдэн жилч болж байгаа. Йоо. Манай хамт төгсөн найзууд ангаах төгсөж байгаа гэл одоо. Ангаа төгсөөд дууссан. Ангаах дээр одоо ингэ мастер застра хийж мэгээд байгаа. Тий. Тэгэхээр би готлнууд айгу удаа өмсдөг. Тэгээ тийм учраас надад ийм олон гутал байдаг. Би энийг бүгдийг нэг өдөр ирээд нэг өдөр авсан юм биш. Айгүй олон жилээр би өмсөж байгаа. Ялангуяа миний тэр нэг Jordan 3 болвол би хэддүгээр нэгдүгээр курст Монголд нэгдүгээр курсын оюутан байхдаа өмсөжсэн. Би Монголд нэгдүгээр курсээ дуусчаад хоёрдугаар курсынхаа хагасаас нь би АБС-ийн шалгалтыг өгөөд тэгээ тэрнийхэн дараа Германд ирээд дахиад хагас жил юм уу 1 жил Германд сураад дараа нь студент коллегт ороод дараа нь их сургуульд ороод тэгээ их сургуулаа би одоо ингэ төгсөх гэж байгаа. Тим удаан өмсөж байгаа гутал шүү тэр. Тэрний дараа бүгдээрээ хальт юу л саксны гутал руу орё. Би хөөхөн 10 жилдээ тэгээд Монголд бас их сургуульд байхдаа хальт сакс тоглодог худлаа өнөн өсөрчдөг байсан хгүй юу? Бөмбөг тагш юу ячдаг, залчдаг тий. Тэр үедээ би энэ пүүзтэй сакс тоглодог байсан. Энийг KD мэдж байгаа хүмүүс нь мэдэх бах. Энэ KD-г анх гарч яхад нь би авч ирсэн. Тэр үед би амар их сакс тоглодог байсан. Тэгээд KD-гээ авсан. KD-гээр тоглодог байсан. Ер нь заалантай өмсдөг. За тэгээд миний KD байна. Саксны пүүз гэвэл. За миний дараагийн саксны пүүз гэх юм бол шүү дээ. За миний дараагийн пүүз аль хэдийн тоосон дарагдсан байна. Энэ. За энэ болохоор яна уушлаарай. Би яг үндэ нэрийг мартчихлаа энийхээ. Энэ жоохон сургаггүй пүүзэлтэй хин өмсдөг гэсэн гэж хардан нэг хэсэг өмссөн. Эний чинь ямар Nike гэдэг лээ. Энд гэхдээ нөгөө нэг эмгтээчүүдийн юг тэмцсэн гоё ултай. Энийг бас пүүз мэддэг хүмүүс мэдэх бах. Би тэгтээ яг пүүзнээс ийм сакс тоглодог. Тэгээ Jordan Board-ноос гараад айгу удаж ийн. Одоо би илүү streetwear, илүү нөгөө нэг загварын тал руу орсон болохоор яг тэр нэг sneakerhead-ийн юунаас гарсан тоглоомоос. Тэгтээ яг цагтаа бүр ингээд sneaker news-ийг дагж магдаг тий. Юун дээр Instagram дээр бахан шинэ пүүз гарах болгон дээр нь тэр шинэ гарч байгаа пүүз олгоныг хардаг. Бүр ингээд нэг юм тийм бацаа байсан аахгүй. Тэгээ одоо болчихсон л да. Одоо манай аниме жоохон тиймэрхүү болоод байгаа. Тий. Гэтэ энийг тэр үед авч ирсэн. Тэгээд энийг би бас миний санаж байгаагаар анхныхаа найз залуутайгаа бараг хослуулж авсан ба хэши. Тий, их тийм. За бүгдээрээ бэлтгэл рүү орсон юм чинь бэлтгэлийн пүүзний тухай яриа. Надад яг одоо 2 бэлтгэлийн пүүз байгаа. Яга 2 байгаа вэ гэхээр нэг нь бид ер нь илүү дотор өмсдөг, нэг нь илүү гадаа өмсдөг. Заавал 2 байх ёстой юу? Үгүй ёсгүй. Гэхдээ энэ миний нэг пүүз байгаа. Энийг би амар удаан өмссөн заяа. Тэгээд хангалттай өмсөөд одоо ингээ харах юм бол угаасаа ямби заяа. Энийг би одоо гадаа өмсдөг. Тэгээ гадаа өмсдөг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр гадаа би ч нөө паркет гүйдэн шүү дээ. Паркет гүйж мүж ахтаа өмсдөг. Гадаа жоохон бэлтгэл дасгал хийх юм бол өмсдөг. Тийм пүүз байгаа. Нөгөөх нь болохоор дотор өмсдөг. Би одоо энэ яг үнэндээ онлын хувьд айгу буруу. Миний энийг дотор өмсөж байгаа нь ялангуяа би одоо дотор хийж байгаа миний спорт төмөр өргөх одоо ингээд фитнес шүү дээ тий. Фитнест ийм амар том бамбалзууртай пүүз өмсдөггүй байхгүй яг үнэндээ. Ягаад вэ гэхээр төмөр өргөхөд чамд одоо ингээд амар фундамент сайтай зогсоход хэрэг ингээд ихц зогсоход юу чин юу гэдгэлээ тэнцвэрээ алдахгүй тэгэж жингээ зүг газараа өгч зогсох нь айгүй чухал. Ийм бамбалзууртай пүүзтэй ахын бол тэр жоохон хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр энэ бамбалзууртай пүүзийг би заримдаа тайлж аваад хөл нөцгөн өргөчдөг заяа. За ямар ч хэсэн энэ пүүзийг би дотор өмсдөг. Миний шинээр авсан бэлтгэлийн пүүз байна.
Энийг би шинээр гэж сая 100 авсан. Тийм. Эний нэг гоё юм нэштэй надад таалагддаг. Энэ эрхийн уруунд дээр юм утай. Нөхөөс шиг юм та. Тэгэхээр илүү дутуу эрхийн уруугаар цоолж гарч ирэхгүй. Надад яг үндэ тийм асуудал байдаггүй л дээ. Тэгтэл бас тэрийг бас бодоод юм та гэхээр те. Лайк. За ийм миний бэлтгэлийн 2 дахь пүүз байна. За тэгээд эцсийн эцэст бүгдээрээ Converse руу орж ирлээ. Бүгдээр хамгийн энгийнээс эхлэе. Тарарара. Энэ бол миний хар Converse. Амар энгийн классик Chuck 70 гэдэг загварын Converse. Converse надаа яг ийм 2 ширхэг байгаа. Хоёр дахь нь би саяхан авсан. Хэдхэн 7 хоног өнгөрсөн 7 хоногт нөө тэрний өмнөх 7 хоногт. Зарараа миний шинээр авсан Converse. Энэ болохоор байна шүү дээ. Яг үнэндээ өөр. Манай ээж энэ хоёрыг адилхан гэх боловч би энийг өөр гин. Та нар ч гэсэн адилхан гэж магадгүй. Гэхдээ миний хувьд өөр. Хөөе уучлаарай намайг. Гэхдээ энэ хоёр өөр. Энэ шин готл болохоор жоохон холгоод байгаа. Тэгээ одоо бити холгоосоо ирээдүйд. За ингээ харах юм бол дээрээсээ өөр. Харах юм бол энэ хилтэй. Мэдээж нөгөөх нь ч гэсэн хилтэй. Гэхдээ нөгөөхийнх нь хилэн жижиг. Харж гин үү? Өөр. Ээжээ өөр. Тэгээ ээж тааруулсан чи. Ээж би шинэ готл авсан гэж харсан. Ахиад уу гэл. Тийм Converse гэсэн чи. Чамд юм байдгүй лүү гэл. Байдаг гэсэн чи. Тэгээд яагаад авсан гэл. Өөр. Ээжээ өөр. Энэ. За юугаараа өөр вэ гэхээр энэ яг үндэ collaboration өөр компанитай өөр дизайнертай хамтарсан. Хоёулаа Chuck 70, хоёулаа Chuck 70, хоёулаа харанхтай, хоёулаа хаар. Гэхдээ тэрнээс илүү нэг амар юу адилхан биш. За ингээд Dark Shadow буюу Rick Owens гэдэг дизайнер байдаг. Тэгээд Rick Owens гэдэг дизайнерын эндээ амар төстэй нэг готлог байхгүй. Тэр готлыг би амар амаар санагдчихсан байхгүй юу. Тэгээд тэр готлыг авах мөнгө надад байхгүй болохоор тэр готлыг өндөө 500 евро гэдэг. Тэгснээс би 100 хэдэн евроор ийм готл авчиг гээд тэгээд Converse-ийг авсан. Тэгсэн чинь хоёр амар адилхан болсон. Гэхдээ надад хамаагүй. Надад Rick Owens-ийн готл надад таалагдчихаг. Баярлаа. За тэгээд та нар анзаарч байгаа бол би жоохон Converse-тэй асуудалтай. Ягаад вэ гэхээр надад ахаад нэг Converse байгаа. Би тийм амар Converse за надад Converse-ийн үе гэж байсан. Би нэг хэддугаар ангид байлээ. 7 дугаар ангид уу, 6 дугаар ангид уу. Converse-ийн бүр хоббитай байсан. Тэгээд одоо арай гайг болсон байсан чинь би буцаад ороод байгаа. За энэ миний өвлжөнгөө өмссөн миний boot. Энэ хөрхийн амтан нөгөө өвлжөнгөө өмсөд одоо ч гэсэн өмсөөл яваад байгаа болохоор амар моральны идэлгэлт орцсон. Тэрнээс гадна нөгөө манай энд чинь цас оронгуутл байхын давсцдаг болохоор энэ готлайг зүгээр тэгээд нөгөө давсанд нь хараа ингээд цагаан болсон. Энийг тэгэхээр би арчааг байгаа л да. Уучлаарай би энэ бичлэгээ зориулаад уулын бүх готлоо арчих хэрэгтэй байсан. Тэгсэн чинь ерөөсө тгээгүй зүгээр л байгаагаар нь аваад үзүүлж байна. За энэ надад амар олон бүгд байгаа. Гэхдээ би энийг илүү пүүз гэж үздэг. Ягаад тэгэхээр энэ Converse харж байна. За тэгээ энэ миний пүүзний сайн юм жоох тий. Гоё юм нь юу вэ гэхээр энэ Converse Ambush гэдэг брэндтэй хамтарч энийг гаргасан байхгүй юу? Тэгээд Ambush гэдэг брэндэд ч гэсэн би амар дуртай. Миний нэлээд дуртай том брэндүүдийн нэг. Тэгээд Ambush гэдэг брэнд энэнтэй хамтраад энийг гаргасан чинь надад амар таалагдаад тэгээд би авцсан. За миний пүүзнүүд ингэ болж ах шүү гэжтэй. Энэс илүү байхгүй л үү. Бас арай штэ. Тийм. Ингээд миний пүүзнүүд болж байна. Та нар намайг үнэхээр жоохон юмтай энэ бас арайчтай гэж бодчих магадгүй. Би ч гэсэн өөрийгөө тэгж боддог болохоор нэг амар санаа зовхгүй. Баярлаа. Баярлаа. Йоо. Ахиж би нэг пүүз авахгүй гэчихэд би маргааш пүүз авах магадaltaй хүн. Тийм пүүзэн дээр би айгу асуудалтай. Би пүүз авцсан гэхээр манай гэрийнхэн ёо ахиалаа гэх магадaltaй. Тэгээд ер нь л битгүй. Ингээ өөрөө би мөнгө олоод өөрийнх нь мөнгөөр өөрөө авч байгаа юм чинь тэгээ одоо яа гэвтэ тийм ээ.
хайртай шүү ээжээ, хайртай шүү аваагүй. Тэгээд нөгөө нэг энэ хоёр юу Converse өөр Converse шүү ээжээ. Тий. Баярлаа. Хүй би одоо унтахгүй бодлоо арай хитэрч байна. Би унтлаа, би маргааш өглөө эрт ажилдаа явах хэрэгтэй. Бай, хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү, хайртай шүү. Subscribe хийгээрэй. Бай.